За байгууллагыг яаж систем болгох вэ гэд асуулт айгүй их гардаг. Тэгэхээр байгууллагыг систем болгохын тулд хэд хэдэн зүйлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. За нэгдүгürt хамгийн эхлээд ер нь альва байгууллагыг систем болгохын тулд бизнес загвар гарсан байх хэрэгтэй. Бизнес загвар гэхээр үндсэндээ хүмүүс ихэнх нь мэдэх байх. Гэхдээ бизнес загвар бол дөрвөн зүйлээс бүрдэж идэг. Нэгдүгürt ямар үйлчилгээ, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү? Хоёрдугаарт би энэ үйлчилгээ юм уу эсвэл бүтээгдэхүүнийг хэнд зарах уу гэдэг нь тодорхойлсон байх хэрэгтэй. За тэгээд гуравдугаарт би үйл ажиллагаагаа яаж зохион байгуулсан байх вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Дөрөвт мэдээж энэ үйл ажиллагаа нь санхүүгийн хувьд ашигтай байх ёстой гэсэн ийм дөрвөн хариултанд хариулж чадах юм бол бизнесийн загвар гарлаа гэж үзэж болох юм байна. За энэний дараа харин яах ёстой вэ гэхээр үйл ажиллагаагаа яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа яаж зохион байгуулах вэ гэдэг нь бол эхний ээлжинд мэдээж яг ямар бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэж байгаас шалтгаалаад системийн зориулалт гарсан байх ёстой. Зориулалт гэдэг нь одоо юу гэдгийг хэрвээ жишээлбэл одоо уул уурхай байгуулвал зориулт нь бол тухайн ашигт мултиплыг олборлох гэх мэт энэ зориултууд нь тодорхой болно. Энэний дараа ямар нэгэн одоо хамгийн гол хийгдэх юм нь юу байгаа юм гэхээр бүтцээ яаж хийх вэ гэдэг асуудал байна. Бүтцийг бол биднес бүгдөө аягүй сайн мэддэг мөртлөө бүтцийг хийхдээ нэг хоёр чухал асуудлыг орхигдуулаад байдаг. Бүтэц хийн гэдэг чинь эхний ээлжинд ямар одоо юу гэдгийг санааг агуулад байна гэвэл хүмүүсээ яаж хойрлох вэ? Хүмүүстэй ямар үүрэг хариуцлага ногдуулах вэ? Одоо юу гэдгийг хүнд ямар үүрэг хариуцлагыг олгох вэ гэдэг асуудлыг шийдэх гэдэг. Гэхдээ хамгийн том орхигдуулаад бидний хийж чадахгүй байгаа зүйл юу байгаа юм гэхээр энэ чиглэлүүдээр хилцс нэгжүүдийг байгуулсны дараа тэр чиглэлийн үндсэн чиглэлээр ажиллаж байгаа хилцс нэгжүүдийн хоорондын үйл ажиллагааг яаж уялдан зохион байгуулад уялдуулах уу гэдэг асуудал үүсэж байна. Энийг ерөөсөө одоо юу гэдгийг үнэхээр хангалттай сайн төвшөнд хийж чадж байгаа байгууллага бол Монголд бол маш ховор байдаг. Яагаад гэвэл байгууллагууд ингээд хилцс нэгжүүдэд хуваачаар хилцс нэгжүүд болгон өөр өөрийнхөө одоо явцгүй жижиг хилцээхэн зорилгыг л биелүүлэх гэл ажиллаад байна уу гэхээс түнс байгууллагын ерөнхий зорилгын төлөө үйл ажиллагаагаа уялдуулж чадахгүй болчиход байдаг гэсэн асуудал үүсэж байна. Тэгэхээр ер нь бол бүтцийг хийж явах нэгдүгээр орхигдуулж байгаа нь хилцс нэгжүүдийн хоорондын хамтын уялдаа холбоо хамтын ажиллагааг алдагдуулчихад байдаг. Хоёрдугаарт алдагдуулт хийж чадахгүй байгаа юу байгаа гэхээр энэ хөдөлмөр хуваарлтыг бүтэц хийн гэдэг чинь үндсэндээ хөдөлмөрийн хуваарлтыг л хийж ийн гэсэн үг л дээ. Гэхдээ энэ хөдөлмөр хуваарлтын дагуу хүмүүсээ байршуулна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн албан тушаал дээр хамгийн оновчтой хүнийг олж томилох тухай асуудал байна. Энэ манад айгүй төвөгтэй байдаг. Биднес хүмүүс нь доктор суурьшилтай ажилтдаг болохоор хүмүүс байгууллагуудын хүний нөөцүүд яадаг вэ гэхээр аль болохоор тэр оронтойг бөглөх зорилгоор ажиллаж байгаа болохоор тийм энэ тохиолдолд тэр хүн тухайн албан тушаалтай таарч ийн үгүй юу гэдэг асуудал орхигдчихдаг. Хийх боломжчгүй байдаг. Энэ хоёр асуудал байна. Тэгэхээр ер нь бүтцийг хийн гэхэр нэг 3-4 шалгууруудыг хангасан байх шаардлагатай байдаг л да. Нэгдүгürt ажлын байран дээр процесс нь тодорхой байгаад ирэхээр хүмүүс хийх ажил нь тодорхой болоод ирэхээр хувийн ашиг сонирхол давмгаалах байдал харьцангуй гайгүй болдог. Хувийн ашиг сонирхол давмгаалаад ирэхээр байгууллага одоо юу гэдгийг гүйцэтгэлэнд ороотод ирдэг нөгөө бүтээмжийн байгууллагын бүтээмж нь буураад ирдэг нэг юм асуудал байна. Тэгэхээр энэ жижиг процессуудыг тодорхойлно гэдэг бол 3 дахь одоо загварт оруулах хамгийн том одоо чухал ажил байдаг гэдэг.